За эхний асуудал энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн түүний удирдлагын тухай хууль тогтоомж дээр яагаад тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ыг бас иш үндэс болгоогүй вэ? 2016 онд батлагдсан энэ үзэл баримтлалын дагуу Монгол улсын хөгжилд урт хугацаанд тодорхойлогдож явж байгаа. Тэгэхээр энэ урт хугацааны бодлогын бичиг баримт дээрээ тулгуурлаад энэ хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжуудын хүрээнд энэхүү хөгжлийн бодлогын төлөвлөлтийн шинжилсэн найруулгын асуудал яригдах болов уу гэж ингэж бодож байна. Тэгээ яагаад энэ асуудлыг тусгайлан авч үзсэнгүй бэ? Энэ дээр би ямар асуудал ярьж байгаа вэ гэхээр ер нь бол энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиар би бол Монгол улс өнөөдөр яаж хөгжих вэ? Маргааш ямар хөгжлийн шинэ гарц нээлт бий болох уу гэдэг дээр л онцолж ярьж өнөөдрийн энэ чиг баримж байгаа илүү тулгуурсан юм хууль эрх зүйн орчин бүрдэх ёстой гэж ингэж бодож байгаа. За бүх төвшөнд сонгуулийн хуулийн циклээр 4 жилийн хугацаагаар энэ хөгжлийн бодлого төлөвлөлтүүд засаг дарга засгийн газрын үйл ажиллагааны чиглэл тулгуурлаг явагдаж байна л да. Тэгээ энэ өөрөө бас учир дутагдaltaй байна гэдэг нь өнгөрсөн хугацаанд Монгол улсын хөгжөөд байгаа нөхцөл байдлын энэ үзэл баримтлал тулгууралтай холбоотой байгаад байгаа байхгүй. Тэгэхээр би асуух гэж байгаа асуулт маань бас юу вэ гэхээр одоо тухайлбал хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэе гэж ингэж бодъё. Тэгтэл хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаас эхлээд төрөөс аж үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого, төрөөс аж үйлдвэрийн талаар дунд хугацаанд хөгжүүлэх стратеги, төрөөс шинжилгээ ухаан технологийн талаар баримтлах бодлого, хөгжлийн зам үндэсний хөтөлбөр, эрчимцэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр, тэгээд засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын засгийн газрын 3 тулгуурт хөгжлийн бодлого, тэгээ аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр, сумын засаг даргын мөрийн хөтөлбөр гээд ингээд бараг 11-2 бичиг баримтад үндэслэн Монгол Улсын хэмжээнд хөдөө аж ахуйн салбар хөгжих болчиход байна. Тэгэхээр хөгжлийн гол бодлого тулгуур нь өөрөө эдгээр гол бодлогын бичиг баримтад тулгуурлахдаа гол үндэслэж байгаа концепц нь өөрөө төр хувийн хэвшил Ихтэй сургууль судалгааны байгууллагуудыг түшиглэх ёстой. Гэтэл энэ хуулийн үзэл баримтлал дээр зөвхөн төр хувийн хэвшлийн түншлэлийг зохистойгоор хэрэгжүүлэх гээд зөвхөн хоёрхан бодлогын асуудлыг авч үзнэ гэдгээгээ тэр 5-1-ийн 14 тусгацсан байж байгаа. Үзэл баримтлалаар тэгсэн байсан 5-1-ийн 14 дээр ч гэсэн тэгж байна. Төрөөс үзүүлж байгаа үйлчлэгээ зөвхөн хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явагдахаасаа илүүтэйгээр манайх чи өөрөө шинжилгээ ухааны байгууллагууд ихтэй сургууль дээр эрдэмтэд судлаачдын судалгаа шинжилгээний асар олон ажлууд хийж байна. Энийг нь одоогоор бол төр хийх гээл чадан ядан зүтгэж байна. Ингээд цаг хугацаа алдаж байна. Эрдэмтдийн ширээн дээр байгаа шинэ технологи бүтээгдэхүүн үйлчилгээ бизнесийн салбар руу зах зээл рүү хөгжихгүйгээс болоод энэ хөгжлийн бодлого ч орхигдоод байгаамаа. Энэ бол нотлогдсон баг ийм асуудал гэж байна. Тэгэхээр энэ үзэл баримтлал болон энэ баримт бичгийн энэ төрөл дээрээ төр хувийн хэвшлэл ихтэй сургуулийн гурвалсан энэ түншлэлийн харилцааг бэхжүүлэхгүй бол энэ миний түрүүний дурдсан энэ олон бичиг баримт дээр чинь кадастрын чиг хандлагаар хөгжүүлэх энэ бодлогын асуудлыг бүх хууль эрх зүйн орчин дээр нэг үргэлжлэн тусгацсан байж байгаа. Тэгээ тухайлбал одоо хөдөө аж ахуйн салбар дээр би жишээ авсан байж байгаа. Тэр засгийн газар яам улсын хурал аймаг сумдынх нь болохоор энд ямар үүрэгтэй оролцох вэ гэхээр хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх хөрөнгө оруулалт дэд үтцийг нь бий болгох гэх. Би дахиад 1 минут авчнаа. Ихтэй сургуульд судалгааны байгууллагууд нь юу хийх вэ гэхээр тэр хөгжлийн бодлогыг тодорхойлж авч явах хүний нөөцийг нь бэлтгэх, судалгаа шинжилгээг нь хийх, шинэ компанийг төрүүлэх, гарааны бизнесийн эхлэлийг тавих, мэдлэг мэдээллийг олох энэ үүргийг бол хийж байна. Энэ үүрэг чи огт энэ хөгжлийн бодлогын төлөвлөлтөөр орхигдсон байж байна. Тэгээ нөгөө талдаа тэр хувийн хвшил гэдэг 1 минут сонгоё. За хувийн хвшлийн түншлэлт дээр болохоор яалчгүй шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, судалгаа хөгжлийн үр дүнг бид нэр бас үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх гээд энэ гурав нэгдэж ээж хөдөө орон нутагт тийм үү хаана юм уу хөдөө аж ахуйн салбар өөрөө кластер хэлбэрээр хөгжих боломж нь бүрдэж байгаамаа. Энэ асуудлуудаа ярихгүйгээр бид хөгжлийн бодлогын өнөөгийн чиг хандлага эсвэл шинжилсэн найруулгаар энэ хууль эрх зүйн орчныг өөрчлөхгүй шаардлага байхгүй. Тэгэхээр энэ оролцогч талууд эрх зүйн орчинд орохын судалгаа шинжилгээний асуудал дээр бодиттой хандаач гэж хүсэж байна. Тэгээ гишүүн болгон ярьж байна л да. Энэ төсвийн цагалбар, төсвийн үйлчлэл, энэ төсвийн хуультай холбогдож эрх зүйн зохицуултыг маш оновчтой хийхгүй бол мэргэжлийн яамдууд байгаад энэ бодлогоо тодорхойлдог,
Сангийн яам гэж хөгжлийн бодлогыг төлөвлөдөд байгааг нь мэддэхгүй, яриад байгаа нүг нь мэддэхгүй, зөвхөн магадгүй бараг 60, 70, 80%-ийг нь төсвийн урсгал зарцуулаад хөрөнгө оруулалтын бодлого нь хөгжлийн бодлоготойгоо уялдахгүйгаас болоод хөгжихгүй байгаамаа. Энийг энэгээр зохицуулах ёстой. За би хариулчих. Манайхан бас нэмж хариулахад бэлдэж байгаараа. Нэгдүгээр асуулт 2030 хайчваа гэж асуудал сөндөж байна. Тогтвортой хөгжлийн үзэл баримт 2030-ыг баталсан биз дээ. Тэрийг яагаад бас хооронд нь уялдуулахгүй байгаа юм бэ гэж. За энэ дэр хэлэлц хэсгийн шийдэгчний дараа улсын их хурлаас бас ажлын хэсэг гарч ажилланаа. За энэ үедээ бид нэр одоо урт хугацааны хөгжлийн бодлого гээд хоёр зэрэгцээ бичиг баримт байх шаардлагагүй. Нэг л одоо урт хугацааны бодлогын бичиг баримттай байя. Энэ маань саяас Монгол Улсын засгийн газрын өргөн мэдүүлсэн алсын хараа 2050 байгий. Үүндээ тэр 2030-аас үлдсэн одоо тийм орхигдуулсан тодорхой зорилт нь уялдж байгаа заалтууд байвал оруулж явъя. Эндээс бас шаардлагатай авах зүйл заалтууд зорилгоодыг бас ингээд оруулаад явъя гэдэг байдлаар ажлын хэсгээр ярихаар төлөвлөж байгаа. За яг үүнтэй холбоотойгоор хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх за одоо бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай улсын их хурлын тогтоол гарнаа. Яг үүндээ таны сая ярьж байгаа зөвхөн одоо мал аж ахуйн салбарт гэхэд 10 гаруй одоо төрлийн одоо бодлогын бичиг баримтууд баталсан. Улсын их хурлаас баталсан, засгийн газраас баталсан, яамнаас баталсан, аймаг орон нутгийн удирдлагуудаас баталсан, яамны нэг агентгээс баталсан гэдэг тийм үү. Ийм байдлаар ерөөсөө ажил хийхийн тулд, хийсэн нэр зүүхийн тулд янз янзын одоо төрөл бүрийн бодлогын бичиг баримтууд батлаад байдаг. Эсвэл одоо юу гэдэг нь цаас хийж байгаа гэж энд тэндээс санхүүжилт авахын тулд тийм үү бодлогын бичиг баримтууд батлаад байдаг. Үүнийг л одоо энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар зохицуулъя гэж байгаа. Тэгэл гарч ирсэн хүн болгон нэг албан тушаалтан болгон өөрийнхөө одоо санаанд орсон байдлаар л нэг бодлогын бичиг баримт санаачилж яадаг. Үүнийг энэ хуулиар зохицуулнаа. Яг таны одоо ярьж байгаа сайн тийм үү? Ийм одоо замбраагүй байдлыг энэ цэгцлэхгүй болвол оюун эрдэнэ сайд хэлж байгаа ш 567 бодлогын бичиг баримт байна. Хэдэн хөвчөнгөө болцсон, хэдэн тийм үү хоорондоо яаж уялдж байгаа, хоорондоо уялдахгүй, хоорондоо зөрчилдөж байгааг нь хэн ч мэддэггүй. Тэгвэл үүнийг Монгол улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа урт дунд хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийг хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулинд нийцүүлэн боловсруулж улсын их хурлд 22 оны 6 дугаар сард багтаан өргөн мэдүүлэхийг засгийн газар даатгсан ийм тогтоол бас гарч байгаа. Ингэж одоо бид нар энэ урт хугацааны хөгжлийн бодлоготой болцоод урт хугацааны хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх, зохицуулах, хэрэгжлийг хангах тийм юм хуультай болцоод үүнтэй холбогдуулж одоо бусдын замбрааг болсон дээр 567 бичиг баримт цаашдаа төрийн албанд ажиллаж байгаа албан тушаалтан болгон одоо нэг өөрийн одоо бодснороо нэг бодлогын бичиг баримт гаргаж одоо батлуулж одоо ингэж явдаг ийм замбрааг дураараа явдаг байдлыг зэгцлэхийн тулд одоо энэ хуулийг оруулж ирж байгаа гэдгийг хэлье. За тэр ихтэй сургууль ерөөс оролцохгүй байна гэдэг асуудал дээр энэ 2 дугаар бүлэг дээр байж байгаа хөгжлийн бодлого төлөвлөлтийн зарчим, хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн төрөл гэдэг дээр та бас нэлээд анхаарах хэрэгтэй. Энэ бол үндсэндээ 15 зарчмыг баримтлан шүү. Нэгдүгээрт нь үндэсний эрх ашигт язгуур эрхш нийцсэн байх ёстой. Хөгжлийн бодлогын баримт бичиг нь. Хоёрдугаарт нь дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлага нийцсэн байх ёстой. Гуравдугаарт нь нэгдмэл цогц харилцсан уялдаатай байх ёстой. Дөрөвдүгээрт нь одоо тогтвортой тасралтгүй залгам чанартай байх ёстой гэдэг энэ зарчим дээр 8-д нь байж байгаа судалгаа шинжилгээнд үндэслэн байх ёстой. Үүний цааталт нь үндсэндээ тэр ихтэй сургууль одоо тийм үү энэ оюуны өмчийг одоо эрдэмтэн судлаачийн бас толгойг ашиглахын санаал үүний цааталт нь явж байгаа. Хуулиндаа ч үүнтэй холбоотойгоор энэ хөгжлийн бодлого төлөвлөлт эрхэлсэн төрийн засгийн төв байгууллагын дэргэд үндэсний хөгжлийн хүрээлэн байгуулж энэ байгууллага маань тасралтгүй одоо энэ мэдлэгийг ашиглах баялаг болгох процесс ашиглахад анхаарч ажиллана. Таны уншсан бол 5.1.14 шүү дээ. Төр хувийн хвшлийн түншлийг зохистойгоор хангах гэж. Энийг бас нэг зарчим. Яг үүнтэй адилхан судалгаа шинжилгээнд үндэслэн байх гэдэг маань зарчим юм аа. За мөн одоо хуулийн дээр шинжлэх ухааны технологийн шинжлэх ухааны төв байгууллага тийм үү. Энд тодорхой үүрэгтэй оролцохоор оруулж ирсэн. За мөн одоо хуулийн төсөлтөд холбогдуулаад гарах хуулиндаа бид нар үндсэндээ өндөр технологи үндэсний инновацийн тогтолцоог хөгжлийн бодлого төлөвлөлтөнд нэвтрүүлэх ажлыг одоо энэ байгууллага хариуцдаг байхаар оруулж ирж байгаа. Үүний саатал өөрөө ч одоо ярьж байгаа энэ шинжлэх ухааны асуудал болон эрдэмтэн судлаачид ашиглах талын асуудал бол үндсэндээ суугдж өгсөн гэж та бас ойлгож болно. Ажлын хэсгээс нэмж хариулах уу? За Должин Сэрүүн. За дараад Мөнх болд. За Амар Зэя гишүүний асуултанд хариулъя. За саяны Бямт цогт гишүүн хариулсан дээр нэмээд хэлэхэд
дөрөвдүгээр бүлэг дээр 11-1 дээр улсын хэмжээнд хөгжлийн бодлого төлөлтийн асуудлыг тодорхойлсон нөхцөл байдлын шинжилгээ өнөөдөр ямар нөхцөл байдалтай байгаа гэдгийг эхлээд үзнэ. За дараад нь нөхцөл байдлын шинжилгээнд дээр тогтоосон асуудлуудыг хөгжлийн загвар, төсөөлөл, гарах урдан нөхцөл байдал дээр нь судлаад тэгээ ямар санхүүгийн их үүсвэртэй байхын гэдгийг ингэж зангидж хийнэ гэсэн ийм заалт бол орсон байгаа. За тэгээд тэр судалгаагаа бол хэдэн хувилбараар тооцно гэсэн ийм заалтуудыг бас ингэ зааж өгсөн байгаа. Тэгэхээр зэрэг одоо тухайн салбарын асуудал, салбар дундын болон улсын хэмжээний асуудлуудыг тодорхойлохдоо заашгүй ийм судалгаа шинжилгээнд дэр үндэслэнэ гэсэн ийм заалт бол энэ дээр нэмж орсон байгаа. За түрүүн бас хэлсэн бодлогуудын жишээлбэл хөдөө аж ахуйн салбар дээр одоо тухайн аймаг дээр хийх гэж байгаа хөдөө аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаанууд одоо ямар бодлогын бичвэрийн дарааллуудыг зангидж байгаа юм бэ гэхээр өнөөдрийн нөхцөл байдал бол та мэдж байгаа. Хэдийгээр манайд алсын харааны урт хугацааны бодлого байгаа ч гэсэн тухайн салбарын бодлогууд одоо салбараа л хараа явцсан хоорондоо уялдаагүй ийм маш олон бодлогууд байж байгаа. Өнөөдрийн одоо хүчинтэй байгаа хөгжлийн бодлого төлөлтийн хууль бол ийм нөхцөл байдлыг л бий болгож байгаа. За тэгвэл бид нар энэ хуулиараа ямар заалтуудыг яаж өөрчилж байгаа юм бэ гэхээр алсын хараараа чиглэсэн одоо дунд хугацааны бодлого байна. Дунд хугацааных нь бодлого нь тэр судалгаа шинжилгээнд дээр үндэслээд дунд хугацаанд ямар чиглэл рүү бид нар төлхөө хөгжүүлэх юм бол одоо энэ одоо илүү үр дүнтэй байх нэ гэдгийг гаргаад тийшээ чиглэсэн дунд хугацааны одоо богино хугацааныхаа бодлогуудыг гаргая гэсэн ийм уялдааг энэ дээр бол илүү зангидж гаргаж өгч байгаа энэ хууль бол онцлог байна. За ажлын хэсэг үндэсний хөгжлийн газрын бодлого төлөлтийн газар дээрх мөнх болд 3 дугаар микрофон. За амар заяа гишүүний асуултанд нэмэлтээр хариулт өгье. Тэгэхээр дөнгөж саяхан одоо Монгол улсын алсын хараа 2050-ыг улсын их хурлаар хилцэхээр ингээд шийдвэрлсэн байгаа. Энд ажлын хэсгийн дараагаар Бямцогт дараа ажиллаж байгаа. За энэ ажлын хэсгийн хүрээнд бид нэр 2050 дээр тэр Монгол улсын доктортой хөгжлийн үзлээр дэлхийн доктортой хөгжлийн зорилгыг бол нийцүүлэх байдлаар 3 хасалтаар ингэж тогтоолын төслийг боловсруулж байгаа. Энэ хүрээнд бол энэ 2030-ын тавигдсан тэр зорилтууд бол хамрагдаад ингээ явчихнаа. Үүнээс гадна үндэсний хөгжлийн газраас за ерөнхий сайдын 2019 оны 2 дугаар цахимжаар бас энэ дэлхийн доктортой хөгжлийн зорилгын асуудлыг одоо бодлогын түвшинд уялдуулах юм ажлын хэсэг гарсан. Тэгээ бүх яамдаас ажлын хэсэгт орж ажилласан байгаа. Тэгээ энэ ажлын хэсгээс бол нийтдээ дэлхийн тэр доктортой хөгжлийн зорилгын 134 үзүүлэлт гаргах юм бололцоотой байгаа. Өшөө дээр нь нэмэлтээр бол нийлүүлэхэд нийтдээ нэг 180-аад үзүүлэлт гаргаад ингээд одоо дэлхийн доктортой хөгжлийн үндэсний хүрэх түвшин шалгуур үзүүлэлт гэсэн ийм баримт бичгийг бид нэр боловсруулаад дууссан. Удахгүй одоо засгийн газраар хилцүүлээд их хурлаар одоо бас батлуулах юм сонирхолтой байгаа. За нөгөө талаар энэ шинжлэх ухааны байгууллагуудын оролцоог бол цааш дээр нь хангаж явахаар энэ хуулийн төсөлд орж байгаа. Энэ дээр бас эрхэм гишүүнд одоо захихад бол засгийн газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр яг энэ үндэсний хөгжлийн бодлого төлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын хүрээнд энэ шинжлэх ухааны технологи инновацийн асуудал энэ асуудлыг маш чухал учраас энэ хэсэгт нь та бас санал өгч биднэрт бас дэмжлэг үзүүлээрэй гэж хүсгээр байна. За баярлалаа. Би бас зөв мэдээлэл хэлэхэд өнгөрсөн 7 хоногт бас нэгдсэн үндэсний байгууллагын Монгол дахь суурин зохицуулагч бидэнтэй бас уулзсан байгаа. Ингэхдээ үнэхээр санаа зовж байгаа асуудал нь бол нүүбийн одоо доктортой хөгжлийн зорилтууд 2030 он хүртэл зорилтуудаа энэ алсын хараа 2050 уялдуулаач. Энэ хөгжлийн бодлого төлөлтийн тухай хуулиа бас энэ зорилтуудыг хангахад хэрэгжүүлэхэд одоо бас тодорхой хөшөөрөг болохоор бас батлахад анхаараач гэсэн саналуудыг маш хүчтэй тавьж байна. Албан ёсоор бичгээр өгсөн бидэнд. Яг энэ одоо хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль за энэ алсын хараа 2050-ыг бас боловсруулахад үүнд нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн зорилтуудыг одоо хэрхэн яаж уялдуулж хангах вэ гэдэг тал дээр бид бас нэлээд илүү анхаарч ажиллахаар бас ярилцсан байгаа гэдгийг бас энэ ташрамд дуулгая. За одоо асуулт